Өдрийн мэнд төргийн эрхэм сонсогчдоо бүтээмж цуврал подкастын маань ээлжит нэгэн дугаар та бүхний санарт хүрч байна. Ингээд өнөөдрийн дугаар бол бүтээмжийн онол үндсэн ойлголтуудын нэлээд төгсгөл рүү орж байгаа гэж хэлж болно. Өнөөдрийн сэдэв бол бүтээмжийн хэмжилт, бүтээмжийн үнэлгээ юм. Тэгэхээр энэ талаар та бүхэнд мэдлэгээ хуваалцахаар Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Хатагтай Батбөлөг хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд төргий. Сайн байна. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бүтээмж цуврал подкаст сонсогчдод хүрээд 20 хэдэн дугаар явчихлаа. Энэ хооронд бүтээмжтэй холбоотой их олон сэдвүүдийг нэг бүрчлэн ялангуяа бүтээмжийн төвөөс явдаг сургалтуудыг бүр ингээд яг шат дараатайгаар нэг бүрчлэн ингээд цуврал дугаар болгож хүргэсэн. Тэгэхээр өнөөдрийн та бүхэн ярилцлагын онцлог юугаараа ялгаатай вэ? Бүтээмжийн хэмжилт үнэлгээ гэж яг юу хэлж байна? Тэгэхээр бүтээмжийн хэмжилт үнэлгээ гэдэг маань бас бүтээмжийн менежментийн маань бас нэг гол хэсэг байгаа. Тэгэхээр бид нэр бүтээмжийг дэвшүүлэх, бүтээмжийг удирдахын тулд эхлээд бид нэр бүтээмжээ төлөвлөнө. За тэгээ бүтээмжээ дэвшүүлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. За үүний дараа бид нар ямар төвшөнд хүрсэн бэ гэдгээ үнэлж дүн шинжилгээ хийн. Үн дээр үндэслээд дараагийн төвшин маань аль төвшөнд байх вэ гэдэг зорилттой төвшөнгөө шинжилж тавих замаар ингээд тасралтгүй сайжруулалтын маань төлөвлөлтийн хэсэгт бид нар бүтээмжийн хэмжилт шинжилгээ хийн. За мөн бүтээмжийн сайжруулалтын ажлаа хэрэгжүүлснийхаа дараа бид нар энэ зорилтой хэр хэмжээнд хүрсэн бэ гэдгээ үнэлж дүгнэх. Энэ гол шаардлага. Тэгэхээр үе шат болгонд хэмжинэ гэсэн үг үү? Тэгэхээр бид нэр энэ бүтээмжийн менежментийн төлөвлөлтийн хэсэг дээр мөн дүн шинжилгээ хийх хэсэг дээр бол бид нар бүтээмжийн хэмжилтийг хийж энэ зорилтуудаа цааш нь ахиулж гэж явах. Гол хөшүүрэг гол талбар маань бол энэ бүтээмжийн хэмжилт байна. За тэгэхээр ямар ч байсан тасралтгүй сайжруулалтын явцад хамгийн багадаа 2 удаа хэмжих нэ. Тийм ээ. Тэгэхээр хэмжилт гэдэг бол мэдээж хэрэг энэ хэмжээ гэдэг юм өөрөө ингээд яг хэмжээтэй байдаг тийм ээ. Усыг бол литрээр ч гэдэг юм уу хэмждэг тийм ээ. Шороог килограммаар ч юм уу тий. Тэгэхээр бүтээмж ихээр яг ингээд нүдэнд харагдаж гарт баригдахгүй юмыг бид нар хэмжих гэж байна. Тэгэхээр энийг яг яаж хэмждэг вэ? Тэгэхээр бүтээмжийн хэмжилт үнэлгээ шинжилгээ хийнэ гэдэг маань бас нэлээд төвөгтэй. Тэгэхээр бид нар энийг ямар төвшөнд хаана ямар зорилгоор ямар хөтөлбөрийн хүрээнд хийх гэж байгаа гэдгээсээ шалтгаалаад энэ хэмжилт шинжилгээг бол бид нар янз бүрийн аргаар хийдэг. За тэгэхээр бид нар бүтээмжийг бол ерөнхийд нь хэмжихдээ бол орц гарцын харьцаагаар буюу бидний оруулж байгаа нийт хөрөнгө оруулалт маань ямар үр ашигтай болж ийн вэ гэдгээр хэмжиж болно. За энэ маань бол бүтээмжийн ерөнхий хэмжилт буюу орц гарцын харьцаагаар бид нар ингэж хэмжиж болно. За нөгөө талаасаа бид нар бүтээмжийн дүн шинжилгээ үнэлгээ хийх буюу менежментийн төвшөнд бид нар бүлэг үзүүлэлтүүдээр бид нар бас бүтээмжийн хэмжилт шинжилгээгээ хийж болно. За ийм байдлаар бид нар бодит тоон ийм хэмжилтүүдийг хийж болно. За нөгөө талаасаа бид нар энэ хэмжилт үнэлгээ маань ямар зорилготой юм бэ гэдэг үднээсээ бүтээмжийн хэмжилтийн тэр хэлбэр зохион байгуулалтаа бол сонгож хийх боломжтой байдаг юм аа. Тэгэхээр хувь хүнийч бүтээмж байгаа, байгууллагын бүтээмж байгаа, байгууллага өөрөө компани ч байж болно, үйлчлэгээний газар ч байж болно тий. Тэгэхээр мэдээж хэрэг нэг хүн болон нэг баг нэг байгууллагыг хэмжих хэмжүүр нь арай өөр байлгүй. Тэгэхээр энэ хоёрын хувьд ямар төвшин байх вэ? Энэ хэмжилт үнэлгээний төвшин. Тэгэхээр хэмжилт үнэлгээ шинжилгээ хийхдээ бид нар аль салбар тийм ээ үйлчлэгээнийхт юм уу өөрийн чи хэлдгээр эсвэл яг бодит үйлдвэрлэл явуулж байгаа тэр үйлдвэрлэлийн салбарт хэмжилт шинжилгээ хийж гинүү гэдгээсээ болоод бидний бүтээмжийн хэмжилт хийх хэмжүүр үзүүлэлтүүд маань өөр байна гэсэн үг. За бид нар үйлдвэрлэлийн салбарт бол нэгж бүтээгдэхүүн ногдох зардлаар байт юм уу тийм ээ. Үйлдвэрлэлийн салбарт бол илүү тухайн үйлчлэгийг хүргэж байгаа хугацааны хэмжүүрээр ч юм уу гэх мэтлэнгээр ийм өөр хэмжүүрээр бол хэмжих шаардлагатай болно. За энэ бол байгууллагын төвшөнд бид нар хийж байгаа тийм ээ. Тэгэхээр байгууллагын төвшөнд хэмжилт үнэлгээ хийж байгаа энэ төвшин биелүүлэхийн тулд манай байгууллагын хэлтс нэгжүүд маань ямар үзүүлэлтүүдээр үүсэх юм. За энэ маань ингээд доошоо буухаараа бас яг өөр болоод ирнэ. За жишээлбэл үйлдвэрлэлийн газар байлаа гэхэд
яг үндсэн үйлдвэрлэл үндсэн процесс дээр бол бид нар одоо нэг хугацаанд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр гэдэг юм уу. За нөгөө туслах процессууд дээр буюу хүний нөөцийн процесс дээр бол бид нар тэр хүний нөөцийн одоо сургалт хөгжлийн үзүүлэлтүүдээр тийм ээ эсвэл хүний нөөцөд зарцуулж байгаа зардлын одоо хөрөнгө оруулалтын хэмжээгээр бид нар энэ бүтээмжүүдийг хэмжиж болно гэх мэтлэнгээр. За тэгээ хилтэс нэгжүүдэд ажиллаж байгаа тухайн хувь хүн болгон маань энэ одоо хилтэс нэгжийнхаа бүтээмжийн одоо үзүүлэлтүүдийг одоо үр дүнтэй одоо байнга сайжирч байхад хувь нэмэр оруулах ямар үзүүлэлтүүдийг бид нар хангаж ажиллах хэрэгтэй мэй гэж хувь хүн дээрээ бид нар бас энэ бүтээмжийн үзүүлэлтүүдээ авч үзэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ шалгуур үзүүлэлтүүд тэгэхээр өөр байх боломжтой юм байна тийм үү? Өөрөөр хэлбэл нэг төрлийн байгууллага дээр өөр шалгуур үзүүлэлтээр, нэг төрлийн байгууллага дээр өөр шалгуур үзүүлэлтээр, эсвэл хувь хүн дээр өөр ч юм уу? Шалгуур үзүүлэлт нь шалгуур үзүүлэлтүүд маань үйлдвэрлэлийн салбар тэр онцлогоос хамаарат өөр байна. За мөн одоо тухайн байгууллагын тухайн жилдээ эсвэл тухайн баримтжилж байгаа стратегиас хамаарат бас үзүүлэлтүүд маань бүтээмжийн хэмжилтийн үзүүлэлтүүд маань өөр байж болно. За тухайн байгууллага маань илүү инновацаар одоо жолоодогдсон энэ одоо нэмэн үртгийг бүтээх гэж байгаа бол тэр талын одоо KPI буюу нөгөө үзүүлэлтүүд маань төлхөө орж байгаа жишээтэй. За зөвхөн одоо үйлдвэрлэлийн үндсэн үйлдвэрлэл дээр анхаарч ажилладаг бол одоо үндсэн одоо үйлдвэрлэлийн явцад бий болгож байгаа нэмэн үртгийн хэмжээгээр хэмждэг юм гих мэтлэнгээр энэ маань өөрөө шилжүүлнэ. За магадгүй бид хоёр бас нэг илүү нөгөө нэг бүтээмж гэдэг рүүгээ илүү нөгөө чиглүүлэхийн тулд гол төлхөөр үзүүлэлтүүдийн талаар бас ярьсан дээр байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар бүтээмжээ хэмжихийн тулд бол манай орцын одоо өрсөлдөх чадвар буюу орцын хэмжүүр маань одоо ямар байх юм. За гарцын хэмжүүр буюу хэрэглэгч талдаа бид нар одоо ямар хэмжүүрүүдийг авч үзэх юм. За мөн дотоод процессын явцад бид нар ямар бүтээмжийн хэмжилтүүдийг авч үзэх юм бэ гэсэн юм гол төлхөөр үзүүлэлтүүдээр бид нар болоод энэ бүтээмжээ хэмжих юм боломжтой. Тэгэхээр аливаа байгууллагын хувьд бол гол одоо бүтээмжийг хэмжиж байгаа зүйл маань тухайн одоо үйлдвэрт тухайн одоо үйлчлэгээний байгууллагт бий болгож байгаа нэмэн үртгийн хэмжээ гэдэг маань одоо бүтээмжийн гол хэмжүүрүүд байна гэсэн үг. Нэмэгдсэн үртэг буюу хэр хэмжээний баялагийг бүтээж чадж байна гэдэг маань бол бүтээмжийн үндсэн гол одоо үзүүлэлтүүд байна гэсэн үг. За үүн дээрээ үндэслээд бидний бүтээж байгаа баялагын хэмжээ маань нэмэгдэж байна уу? Нэг төвшөнд байна уу? Өсөлтийн хурдц нь хэр байна уу? Гэдэг маань нөгөө бүтээмжийн маань үзүүлэлтүүд болж ирнэ гэсэн үг. За тэгээ эндээсээ цаашаа бид нар одоо энийг сайжруулахын тулд бид нар гол үзүүлэлтүүд маань ямар байх юм гэдгээ ингээд сонгоод ингээд нэлийн өргөн хүрээнд энэ гол үзүүлэлтүүдээ сонгоод ингээд хэмжилтээ хийгээд явах боломжтой. За тэгвэл нэмэн үртэг гэж энэ тэгвэл сая өөрөө хэллээ. Нэмэн үртэг одоо баялаг бүтээж байгаа одоо бидний чадвар хэвэндээ байна уу? Нэмэгдэж гин үү? Тийм ээ? Эсвэл одоо ямиг яаж мэдэх вэ? Бас буураа юу гэдгийг тодорхой цаг хугацааны одоо ингээд шатсан юуны дагуу харьцуулж таараа да. Тэгэхээр ер нь хизээ хэмжих хэрэгтэй юм, үргэлж хэмжих юм уу, одоо байнга хэмжих юм уу, ямар хугацаанд хэмжиж явах хэрэгтэй вэ? Тэгэхээр нэмэн өртгөөр бид нар байгууллагын бүтээмжийг хэмжихдээ ихэвчлэн бол жилийн үзүүлэлтүүдээр хэмжих боломжтой. Тэгэхээр нэмэн өртгийн энэ үзүүлэлтүүдийг бол бид нар санхүүгийн тайлан дээрээсээ одоо манай бий болгож байгаа баялагын хэмжээ маань ямар байна вэ гэдгийг ингээд хэмжих боломжтой. Тэгэхээр бид нар санхүүгийн үзүүлэлтүүдээрээс манай нийт одоо борлуулалтын хэмжээ маань ямар байна вэ? За мөн гаднаас худалдаж авсан бараа материалын маань хэмжээ ямар байна вэ? Энэний зөрүү маань болохоор манай нэмэн өртгийн хэмжээ болно. За нөгөө талаасаа энийг нэмэн үртгийг бид нар нөгөө зардлын талаасаа бас хэмжиж болно. За манай хүний нөөцийн зардал ямар байна вэ? Удирдлагын зардал ямар байна вэ? Бараа материалын маань зардал ямар байна вэ? За тэгээд илэгдэл хоригдлын шимтгэл гэх мэтлэнгээр энэ одоо зардлуудыг нэмэх замаар бид нар бас нэмэн үртгийнхаа хэмжээг гаргах боломжтой. Тэгэхээр нэмэн үртгөөр хэмжихдээ бид нар бол байгууллагын хэмжээнд жилийн үзүүлэлтүүдээр эсвэл хагас жилийн үзүүлэлтүүдээр хэмжих боломжтой. За тэгээ энийхээ өөрчлөлтийг харж агаад за сар тутам бид нар ямар хэмжүүрээр хэмжих юм. За эсвэл одоо өдөр тутам одоо ямар хэмжүүрээр хэмжих юм. Ингэхдээ бид нар одоо хилцгийн нэгжийн төвшөнд хэмжих юм уу, хувь хүний төвшөнд хэмжих юм уу гэх мэтлэнгээр ингэж хэмжиж одоо бид нар тэр зорилготоо одоо хүрэхэд одоо анхаарах гол чухал талбарууд маань юу вэ гэдгээ тодорхойлж ирнэ. За үүн дээр үндэслээд дараагийн бүтээмжийн хөтөлбөрөөр төлөвлөх ийм үндсэн зорилготой бид нар энэ хэмжилтийг хийж байгаа. Тэгэхээр одоо яг нэмэн үртгийн энэ хэмжилтийг яг жилд хийхэд одоо тухайн жилийн буюу яг энэ
одоо үндсэн гэдэг юм одоо өөрчлөлт харагдана тий. Тэгвэл тэрийг хэмжиж байгаа тэр шалгуур үзүүлэлт сар болгон ч юм уу эсвэл одоо өөрөөр хэлбэл өдөр тутам хэмжиж байгаас арай өөр үзүүлэлтүүд байж болно үстэй. Тэгэхээр бид нар нэмэн өртгийн өөрчлөлтөд харна. За энэ маань болохоор манай нийт одоо бүтээмжийн маань үзүүлэлт болоод ирнэ. За эндээс бид нар одоо өсөж гинэ, эсвэл буурж гинэ гэдэг тренд маань харагдах нь тийм ээ. Буураад хэлбэл бид нар одоо цааш нь дараагийн шатны хэмжилтээ хийнэ. Дараагийн шатны хэмжилтээ хийхдээ за хүний нөөцийн буюу хөдөлмөрийн бүтээмж маань ямар байна? За капиталын бүтээмж маань ямар байна вэ? Бараа материалын бүтээмж маань ямар байна вэ? За үндсэн хөрөнгө санхүүгийн хувьд одоо бид нар ямар одоо өрсөлдөх чадвартай байна гэд ингээд үндсэн гол талбаруудаараа бид нар задлж үзнэ гэсэн үг. За ингээд үзэхээр одоо хөдөлмөрийн бүтээмж маань буураад энэс болоод манай нийт бүтээмж маань буураад байна уу? Эсвэл бараа материал маань үнэтэй болоод энэ бараа материалын маань одоо бүтээмж буураад байгаа учраас энэ нөлөөд байна уу гэсэн энэ нөлөөлийн гол талбаруудаа одоо үзэх зорилгоор бид нэр энэ одоо тодорхой хүчин зүйлийн энэ бүтээмж маань ямар вэ гэдгээ үзнэ гэсэн үг. За тэгээд бид нар нөгөө сайжруулалтын ажлаа хийхдээ бараа материал дээрээ сайжруулалтаа хийх юм уу тийм ээ, бүтээмжийн дэвшлүүлэх хөтөлбөрөөр тодорхойлж хийх юм уу, эсвэл хүний нөөц тал дээрээ бид нар бүтээмжийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм уу, эсвэл санхүүгийн одоо хөрөнгө оруулалтын чадамжийг дэвшлүүлэх тал дээрээ бид нар бүтээмжийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм уу гэсэн тодорхойлсон талбаруудаа сонгохын тулд бид нар ингэж нөгөө тодорхой хүчин зүйлийн бүтээмжүүдээ одоо хэмжинэ гэсэн үг байна. Тэгэхээр нэг юмыг маш олон аргаар хийж болно шүү дээ тий. Одоо чинь энэ ширийг хэмжээ гэхэд сантиметр авчраа сантиметрлэж болно, магадгүй би ингээд төөлөөд төөгөөрөө хэмжиж болно тийм ээ. Одоо тэгэхээр нэг юмыг хэмжих арга олон. Тэгвэл бүтээмжийг одоо хэмжих арга ер нь хэр олон янзын арга байх вэ? Түрүү хэлсэн тийм ээ, бид нар одоо ерөнхийд нь бүтээмжийн маань тренд ямар байна вэ гэдгээ бид нар нэмэн өртөхөөр хэмжинэ. За ингээд нэмэн өртөг гэдэг маань бидний нийт бий болгож бүтээсэн гарц буюу баялагын маань хэмжээ гэсэн үг. Тэгэхээр бид нар хөдөлмөрийн бүтээмжээ хэмжихийн тулд энэ нэмэн өртгөө одоо хөдөлмөрийн зардалтай харьцуулах замаар хөдөлмөрийн бүтээмж маань ямар байна вэ гэдгээ гаргаж байна. Эсвэл одоо нийт одоо ажилтны тоондоо хуваах замаар нэг ажилтны маань одоо тэр нэмэн өртөг баялагийг бүтээхэд одоо оруулж байгаа хувь одоо нэмэр тэр оролцоог ингэж хэмжих боломжтой. За мөн одоо материалын хувьд бол бид нар нэгж материалд ногдох нэмэн өртөг маань ямар байна гэж тооцож болно. Эсвэл нийт материалын зардал маань одоо нэмэн өртөгтэй харьцуулахад ямар харьцаатай байна гэдгээр хэмжиж болно. Гэх мэтлэнгээр бид нар тоон утгаар нь эсвэл одоо мөнгө дүнгээр нь гэж хэмжих боломжтой. Тэгэхээр одоо нийт дүнгээр нь хэмжихийн тулд бид нар ихэвчлэн нөгөө санхүүгийн үзэлтээр хэмждэг. Энэ маань болохоор нөгөө нэг жиж хилжүүлэх замаар бид нар одоо ерөнхий трендийг харахад бас боломжтой. Тэгэхээр одоо хэрвээ энэ одоо хэмжилт хийгээд үзсэн чинь бууралттай байвал за сая өөрөө хэллээ тий хаана буурж байна альнаасаа болоод аль талбар дээр буурж байна гэдгээ одоо аваа сайжруулах гэж үзнэ гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр дахиад хэмжилт хийхдээ зөвхөн тэр салбар дээр хэмжилт хийх юм уу, дахиад бүгдийг одоо хэмжиж үзэх юм уу? Ер нь бол байгууллагын хувьд бол жил болгон ерөнхий одоо нэмэн өртгийн өөрчлөлтөд бол хянаж явах хэрэгтэй. Энэ маань бол нийтд нь манай компаниг гүйцэтгэл ямар байна вэ гэдгээ харна гэсэн үг. За дараа нь бол хилтэс нэгжүүдийн маань одоо гүйцэтгэл ямар байна уу? За тэгээд тухайн одоо тодорхой хүчин зүйлүүдийн маань бүтээмж ямар байна вэ гэдгээр ингэж хэмжих боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо бүтээмжийн мэрэгжилтнүүд гээд одоо бид нар бэлтгэж өгдөгөө байгууллагууд одоо чанарын болон чанар бүтээмжийн мэрэгжилтэн гээд байдаг. Тэгэхээр бүтээмжийн хэмжилтийг хийхэд яг хэн хийдэг? Тэр бүтээмжийн мэрэгжилтэн хийх юм уу, байгууллага хийх юм уу? Та сая хэллээ санхүүгийн үзүүлэлтээр төлхөө харна гэж. Тэгвэл санхүүч буюу нягтлан хийх юм уу? Баг байх юм уу? Тэгэхээр энэ бүтээмжийн хэмжилтийг хийн гэдэг маань өөрөө бас юм тодорхой систем, хэмжилтийн систем одоо тогтолцоо байгууллагт байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол баг ажиллана гэсэн. Тэгэхээр бид нар бүтээмжийн хэмжилтийг хийхин тулд тухайн одоо байгууллагт байгаа гол талбарууд дээрээ бид нар ингэж үзүүлэлтүүдээрээ хэмжилтийг хийнэ гэсэн. Багц үзүүлэлтүүдээр хэмжилтийг хийнэ гэсэн. Тэгэхээр санхүүгийн үзүүлэлтүүдэд одоо хариуцсан одоо санхүүгийн одоо хилцээс төлөх хүмүүсүүд оролцох хэрэгтэй. За мөн хүний нөөцийн маань буюу хөдөлмөрийн одоо бүтээмж маань ямар байна вэ гэдгийг үзэх учраас одоо хүний нөөцийн мэрэгжилтнүүд одоо сургалт хөгжил хариуцсан энэ мэрэгжилтнүүд маань орно гэсэн үг. За үндсэн процесс буюу үйлдвэрлэлийн гол процессыг хариуцсан энэ улсууд маань бас тэр
хэсэгт маань байна. За мөн одоо борлуулалт тийм ээ чанар хариуцсан энэ одоо улсууд маань тэр багт маань ажиллана гэсэн. За тэгээд энэ баг маань болохоор нийт одоо манай бүтээмжийн гол зорилго маань юу юм? Жилийн зорилгоо тавилаад тэндээ одоо чиглэсэн одоо зорилгоодыг маань хангах гол одоо үзүүлэлтүүдээрээ зорилттой төвшингүүдээ одоо тавина гэсэн үг. За энэ зорилттой төвшинг хангахын тулд аль хэдийс яаж оролцох юм бэ гэдэг оролцоог нь хангаж ингэж ажиллана гэсэн үг. Тэгэхээр хэмжээд үзэхээр хаана одоо магадгүй юу гэдгийг хэмжилтийн харахад одоо буурсан байна гэдэг тэр холбогдох хүмүүс нь илүү төлхөө оролцоотой байх уу? Ерөнхийдөө бол бүх талбарыг жигд оролцуулна. За тэгээд энээрээсээ үзээд нөгөө бууралтай юм уу эсвэл илүү өсөх боломжтой талбар юм уу тэрийгэ тодорхойлоо тэндээрээ тодорхой төслүүдээ одоо төлөвлөөд тэр төслийнхаа хүрээнд одоо зорилттой төвшнгөө тодорхойлоод ингээд бүтээмжийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх замаар тухайн үзүүлэлтүүдэд ахиулж ажиллана гэсэн үг байна. Тэр бүтээмжийг үнэлэх гэдэг яг яаж үнэлэх юм бэ гэдэг дээр одоо юу хөдөлмөрийн бүтээмж болон капиталын бүтээмж гэж юм хоёр юм яригдаад байна. Тэгэхээр хөдөлмөрийн бүтээмжийг сая ярьлаа те нийт ажиллагчдын одоо оролцоог тодорхойлох юм капиталын бүтээмж гэж яг юу хэлээд байна? Тэгэхээр капиталын бүтээмж гэдэг дээр бид нар одоо нийт үндсэн хөрөнгийн одоо чадамж маань ямар байна? За санхүүгийн одоо чадамж маань ямар байна? За энэ материалын одоо ашиглалт энэ одоо ямар байна вэ гэдэг тал дээр бид нар бас илүү одоо хэмжилтээ хийгээд энэ дээр хөтөлбөр хэрэгжүүлээд явна гэсэн үг. Бодит эд материалын одоо хэмжилтийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр яг уу магадгүй нөгөө бүтээмж гэдэг зүйлийг та бүхэн ярианд голдвол одоо юм нэлээ одоо юу гэдэг бүтээмжийн талаар их хэцүү сэдвүүд орж ирэх юм л да. Тэгэхээр одоо бүтээмж гэдэг ямиг юу вэ гэдгийг ч мдээгүй байгаа хүн одоо энийг үнэлэх гэдэг юм уу хэмжих гэдэг юм ярихаар айгүй хэцүү байх л да. Тэгэхээр энэний ач холбогдол нь юу вэ гэдгийг эхлээд тэгвэл одоо энэ бүтээмж гэдэг ямиг хийж сурья. Тэгээд тэрийг хэмжиж сурья гэж бодож байгаа хүнд энэ ийм учраас тань хэрэгтэй гэвэл тэгэхээр ерөөсөө бид нар бүтээмжийн хэмжилт шинжилгээ хийн гэдэг маань бид нар одоо бүтээмж гэдэг маань өргөө ойлголт шүү дээ тийм ээ капиталын бүтээмж одоо хөдөлмөрийн бүтээмж одоо үндсэн хөрөнгийн бүтээмж гэх мэтлэн ингээд маш олон талбарууд дээрээ бид нар энэ бүтээмжийг дэвшлүүлэх сайжруулалтыг хийх юм боломжтой. Тэгвэл бид нар хэмжилт шинжилгээ хийснээр одоо манад хамгийн их үр ашгийг авчрах гол төслүүд маань аль талбар дээр байх юм уу? Хүний нөөц тал дээр байх юм уу? Капитал тал дээр байх юм уу? Материал тал дээр байх юм уу? Тэ гэдгээ тодорхойлох. За нөгөө талаасаа бид нар одоо хамгийн анхаарал татж байгаа хамгийн алдагдaltaй хэсгүүд дээрээ бид нар одоо яаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах юм бэ гэдэг энийгээ тодорхойлохын тулд бид нар цаг тухайд нь одоо хамгийн зөв энэ одоо тэнцвэртэй үнэлгээ шинжилгээг хийхэд энэ одоо бүтээмжийн хэмжилтний маань энэ тогтолцоо гол одоо өргөнгөөх юм тий. За тэгвэл ашигтай байвал яах вэ? Одоо тасралтгүй сайжруулалт гэж яриад байгаа тий. Сайжраад байгааг харуулаад байвал яах вэ? За бүтээмж маань одоо тасралтгүй сайжраад байна гэд бид нар дотоод өөрийнхөө үзүүлэлтийг хараад ингэж байж магадгүй. Тэгтэл яг зах зээл дээр тийм ээ тухайн одоо салбарын маань өсөлт хэд дахин хурдан байхад бид нар нөгөө өсөлтийн хурдаа харахгүй зөвхөн өөрсдөө л одоо өсөлттэй байна гэд ингэж үгэн зогсохгүй. Тэгэхээр бид нар бүтээмжийн хэмжилт хийн гэдэг маань нөгөө гадаад харьцуулалтаа хийх. Бид нар хэр өрсөлдөхөд чадвартай байна вэ гэдгийг харахын тулд энэ бүтээмжийн одоо хэмжилт шинжилгээг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн дотоодоо манайх өсөлттэй байна гэдэг маань одоо хангалттай үзүүлэлт биш. Тэгэхээр бид нар нөгөө салбарын төвшөнд бусад одоо өрсөлдөгчд маань ямар төвшөнд байна вэ гэдэгт харьцуулахын тулд бид нар энэ бүтээмж хэмжилтийг хийх шаардлагатай болно гэсэн үг. Бүр олон улсын төвшөнд хэмжилт хийх боломжтой юу? Тэгэхээр бид нар олон улсын төвшөнд ижил төвшний энэ одоо салбарт одоо тэргүүлж байгаа одоо компаниудтай тийм ээ тэр байгууллагуудтай бид нар хэмжилт энэ үзүүлэлтүүдээр одоо харьцуулт хийх тэднээс сурах бас нэг одоо гол зорилго нь бол энэ бүтээмжийн хэмжилтийн гол зорилго бол энэ байна гэсэн үг байна. Та бас их зөв юм. Тэгэхээр бүтээмж ба ашигтай ажиллагааны харилцаа хамаарал гэж нэг юм гарч ирээд байгаа. Өөрөөр хэлбэл бүтээмж ашигтай байна уу? Одоо сул байна уу гэдгээс хамаараад цаашаа явах уу гэд одоо SWOT анализ гэдгийг баг одоо нөгөө 8 настайгаас 80 настай хүртэл одоо мэддэг болсон баг тийм үү? Одоо дүн шинжилгээ, орчны дүн шинжилгээ. Тэгэхээр энэтэй их төстэй энэ бүтээмж ба ашигтай ажиллагааны харилцаа хамаарал гэж нэг юм байгаад байгаа шиг байна. За тэгэхээр бид нар бол нэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явьж байгаа бизнесийн гол зорилго маань бид нар ашигтай байх тийм ээ. Ашиг илүү одоо
их баялагийг бүтээх энэ гол зорилго маань байдаг. Тэгвэл бид нар зөвхөн ашиг үзээд ингээд явах биш. Үүний хажуугаар нөгөө бүтээмжийн өсөлт маань байх хэрэгтэй. Бид нар хичнээн ашигын хойноос яваад нөгөө бүтээмжтэй байж чадахгүй болвол энэ маань ашигт ажиллагаа маань маш богино хугацаанд буурах ийм хандлагатай байдаг. Тийм учраас бид нар урт хугацааны ашигыг нэмэгдүүлэх, урт хугацаанд өрсөлдөхөц байхын тулд бид нар заавал энэ бүтээмж ашигт ажиллагаа өсөх ёстой. Мөн бүтээмж маань өсөж байх ёстой байна. Тэгэхээр бид нар энэ бүтээмжийн харьцаагаа аваад мөн ашигт ажиллагааныхаа харьцааг бас авч ингэж явж явах хэрэгтэй. Бид нар хичнээн бүтээмжээ дээшлүүлээд ашигт ажиллагаа маань буураад байвал энд нөгөө хүн хүчээ тарамдсан, тийм ээ, хүчээ тарамдсан ийм үйл ажиллагаа болдог. Тэгэхээр бид нар ашигт ажиллагаа маань ч нэмэгдэж байх хэрэгтэй, бүтээмж маань ч нэмэгдэж байх хэрэгтэй. Ингэснээр нөгөө байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлтийг хангаж өгнө гэсэн. Байгууллага маань ашиггүй ажилдаг, за мөн бүтээмжгүй ажилдаг ийм байгууллага байх юм бол энэ бол нөгөө бизнесийн утга учраа алдсан юм хэцүү байдалтай болох нь байна да. Ийм байгууллага байж гинэ гэсэн. Тэгэхээр бид нар бүтээмжээ шинжих нь ашигт ажиллагаагаа чимжиж ингэж байгууллагынхаа цаашдын тогтвортой ажиллагааг бид нар хэр хангаж байна вэ гэдгээ бас үзэх боломжтой байна. Тэгвэл гонигтай боловч хэрвээ аль нь буураад байвал яах вэ? Тэгэхээр үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөх үү, татан бөгдөх үү, яг энэ дээр буураад байна гэдгээ мэдчихвэл аль нь доогоор байгаа байвал яг цаашаа яах вэ? За тэгэхээр энэ дээр бол бид нар зах зээлээ эргэж харах, тийм ээ, өөрсдийнхөө бизнесийн чиглэлээ эргэж харах ийм ажлууд хийх бол яг энд бол цааш оршин тогтнох тун хэцүү байдалд орсон компани байна л гэсэн байна. За тэгэхээр бүтээмжийн төвөөс энэ бүтээмжийг үнэлэх, хэмжих тухай энэ бол яг сургалтын төвшөндөө бүтээмжийн мэргэжилтнүүдэд болон байгууллагууд дээр ордгоо. Тийм ээ, сургалтын маань хөтөлбөрт бол байдаг тий. Зүгээр яг байгууллага магадгүй өөртөө бүтээмжийг хэмжиж чадахгүй. Манай дээр яг ингээд энэ манай бүтээмжийг хэмжиж өгөөч гэж хүсэж тавил Монголын бүтээмжийн төв тэрэн дээр хамтран ажиллах боломжтой юу? За тэгэхээр манайх бол бүтээмжийн хэмжилт дүн шинжилгээ хийх юм цогц хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ маань 8-аас 16 цагийн ийм сургалттай. За тэгээ цааш нь яг байгууллага дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар бас зөвлөгөө өгдөг ийм зөвлөх үйлчилгээ байгаа. Тэгэхээр энэ дээр бол хамтран ажиллах ийм нээлттэй байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бүтээмжийг нэмэн өртгөөр хэмжих энэ талаар сургалт зөвлөгөө өгж болж байна. За мөн тэнцвэржүүлсэн үнэлгээний систем буюу балансан үнэлгээний системээр бид нар бүтээмжээ хэмжих, бүтээмжийн цогц хэмжилтийн энэ талаар сургалт зөвлөгөө өгнө. За мөн бизнесийн төгөл-дөшлийн тогтолцооны хүрээнд энэ бүлэг үзүүлэлтүүдээр бид нар бүтээмжийн хэмжилт хийх, хэмжилт шинжилгээ хийх тал дээр бас энэ сургалт зөвлөгөө өгнө. За мөн анхан шатны бүтээмжийн үнэлгээ шинжилгээ буюу байгууллагын соёлын судалгаа гэх мэтлэнгээр маш олон ийм төрлийн юм хэмжилт шинжилгээг яаж хийх вэ гэдэг талаар бид нар цогц сургалт эсвэл тусгайлсан тодорхой сургалтуудыг болвол явуулдаг. Энэ дээр мөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол битүүрийн яриа төгсгөл рүү орж байна. Ер нь манай подкаст явуулж ч гэсэн яг бүтээмжтэй холбоотой юу гэдэг онлайн гэдэг юм үндсэн мэдлэгүүд дуусах шатанд харж байна. Тэгэхээр ер нь бүтээмжийн талаарх мэдлэгээ өөрөө жишээлбэл хүн яаж үнэлэх вэ? Тэгэхээр яг хөө энэ дээр бүтээмжийн мэдлэгээ үнэлнэ гэдэг маань их өрөөсгөлтөө яг хөө дуулсан сонссноо ингээд би энэ төвшөнд мэдж байна. За энэ бол нөгөө зөвхөн авсан мэдээллийн хүрээнд бид нар мэдлэгээ үнэлж болно. За тодорхой хэмжээнд бид нар энэ бүтээмжийн хөтөлбөр хэрэгжүүлээд өөрт хоримтлуулсан туршлагаа бодит ажил болгоод ингээ явж байгаа хүн маань бас бүтээмжийн өөрийнхөө чадамжийг бас ингээд үнэлэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас оролцоотой байж илүү. Тэгэхээр бид нар нөгөө бүтээмж гэдэг маань сонссон хэмжээ маань энэ төвшөнд байна. Мэдний туршлага хоримтлуулсан туршлага маань ийм хэмжээнд байна. За мөн зөвлөхийн хэмжээнд тийм ээ би энэ байгууллагын хэмжээнд бүтээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамжтай болчлоо. Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх чадамжтай болчлоо. Гэх мэтлэнгээр өөрийн чадамжийг үнэлж болно. За энэ дээр бид нар мөн Азийн бүтээмжийн байгууллагын хувь хүний итгэмжлэл буюу бүтээмжийн мэргэжилтнүүдийг баталгаажуулахын тогтолцоог бий болгосон байгаа. Энэ хүрээнд бид нар бол энэ бүтээмжийн гэрчлэгээт
ийм баталгаажсан бүтээмжийн мэрэгчлэн болохын тулд бид нар энэ дээр тодорхой хэмжээний өөрийнхөө мэдлэгээ одоо үнэлүүлэх, одоо бий болгосон туршлага энэ бүгдээ ямар түвшинд байгаагаа үнэлгээжүүлэх, за өөрийн хүрсэн тэр түвшнөө баталгаажуулах ийм одоо тогтолцоо болвол Азийн бүтээмжийн байгууллагын итгэмжлийн хүрээнд бол бий болсон байгаа. Тэгэхээр энэ одоо баталгаажуулалтын энэ системээр бас өөрийгөө одоо итгэмжлүүлэх, баталгаажуулах ийм боломжтой. За тэгэхээр энэний өмнө бэлгээ захирал хэлсэнчлэн хэрвээ та бүхэн байгууллагынхаа одоо бүтээмжийн хэмжээ гэвэл Монголын бүтээмжийн төв хамтран ажиллахад бэлэн байна. За мөн танай байгууллага магадгүй яг бүр бүтээмжийн мэрэгсэн хүнтэй мэрэгжилтэнтэй болъё гэвэл сургалт хийхэд зөвлөгөө өгөхөд бас одоо бүтээмжийн төв бэлэн байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлье. Ингээд танд баярлалаа. Сонсогчд маань магадгүй байгууллагууд маань эргэж одоо харилцаж, хандаж өөрсдийнхөө нэмүртгийг улам сайжруулах байхаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ бүгдэнд нь одоо бүтээмжтэй байхыг хүсье. За баярлалаа. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.